гэрчээр мэдүүлэг авсан байдаг байхгүй. Гэтэл өмгөөлөгчийг ажиллаа хийснийхэн төлөө ялгагдах шаардлагатсан. Хүний амийг хохироосон гэдэг байдлаар мэдүүлэг аваад хорчд 665 хоног цагт орхигдсон. Урд өдөр нь авчираад гавлж хонуулаад маргааш өдөр нь мэдүүлэг авч байгаа байхгүй. За одоо тэгээд юу ачаа? Ингээд хэлчихээ. Тэгээд гэр хөдлөгөө юу гэд. Тэгээ мэдүүлгийг авчдаг байхгүй. Тэгээд мэдүүлгийг авчингуудаа шууд цааш нь үргэлжлүүлээд хараад явчихсан. Тодорхой хугацаанд өмгөөлийн салбарт ажиллаад өмгөөлөгчийг явж байгаа. Ер нь өмгөөлөгч нарын нийгмийн баталгаа, тийм ээ, хууль зүйн баталгаа, хууль тогтоомжинд ерөөхдөө хэлбэрийн төдий байд юм болов уу гэж би одоо хүртэл үздэг. За учир нь би танд нэг кейс ярих гэдэг байгаа байхгүй. 2018 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн амны хэрэг гарсан. За энэ бол тодруулбал 2018 оны 8 сарын 10-наас 11-ний шилжих шөнө. За нэг эмэгтэй ам охирогчийн нас урсан байдалтайгаар бол цагдаагийн байгууллагад бол мэдэгдээд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. За үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага бүртгэл даваа шалгаж явах явцдаа 2019 оны 2 дугаар сард охирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг буюу за тодорхой манай ам охирогч маань ийм хүнтэй уулзсан байж болзошгүй гэдэг за хардлага авагдаад үүний дараа за миний үргэлжлүүлэгчийг 10 сарын 2 сар цагдаагийн байгууллагад дуудаад цагдаагийн байгууллага дээр гавлж хонуулаад гэрчээр мэдүүлэг авсан байдаг байхгүй. Гэрчээр мэдүүлэг авсан байдаг байхгүй. За ингээд одоо яг эргээ бодоход хууль тогтоомж маань өөрөө 2017 онд шинжилсэн найруулга эрүүгийн хууль, эрүүгээр хэн шийдвэрлэх хуулийн шинжилсэн найруулга мөрдөгдөж эхлээд ингээд явж байхдаа нэг процесс шинж гэх юм уу ийм нэг алдаа байсан. Энэ маань гэмтэрэгт сэрдэгдсэн этгээдийг гэрчээр мэдүүлэг явуулдаг. За гэрчээр мэдүүлэг явахдаа хууль сануулдаг. За та худал мэдүүлэг үйл хуулийн хариуцлага нэ гэдэг энэ хуулийг. За энийг бол эрүүгээр хэн шийдвэрлэх хуулийн процессор бол нарийн зохицуулаагүй байсан. Ийм үйлдэлсэн баггүй. За ингээд энэ хууль эрүүгээр хэн шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөгч нар бас тодорхой хэмжээний эрүү шүүлтийн хэлбэр агуулсан байдлаар мэдүүлэг аваад өөрийнх нь эсрэг мэдүүлэг аваад мэдүүлэг зааж өгөөд ингээд би тухайн хүний амийг хохироосон гэдэг байдлаар мэдүүлэг аваад хорчдог. Хүний амийг хохироосон гэдэг байдлаар мэдүүлэг аваад хорчдог. 10 сарын 2 сараас хойш. За ингээд тухайн хүн маань өмгөөлөгч аваад мөрдөн шалгах ажиллагаанд оролцоод явж байгаад 2019 оныхаа 11 сарда анхан шатны шүүхөөс 14 жилийн хорих ялыг авдаг байхгүй. Энэ юуг үндэслэн гэвэл зөвхөн өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэе. Гэрчээр мэдүүлэг өгөхөд нь та хүн алсан байна гэдэг байдлаар мэдүүлэг авангуудаа тэр мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаад 14 жилийн хорих ял өгсөн. Энэ бол аимшигтай. 14 жилийн хорих ял өгсөн. Энэ бол аимшигтай. За ингээд хэргийн оролцогч маань давзаалдах шатны шүүхэд гомдол гаргаад давзаалдах шатны шүүхнийг бас хамгийн зөв шийдвэр гаргах эхлэлийг тавьсан байдаг байхгүй. За энэ нь ямар шийдвэр байсан гэвэл уучлаарай мөрдөх байгууллага гэрчээр авсан мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж болохгүй маа. Энэ бол за Монгол улсын үндсэн хууль эрүүгээр хэн шийдвэрлэх хуулийн 7 дугаар бүлэг ялагдагчийн эрх үүргийг зөрчсөн. За мөн иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактыг зөрчсөн байна гэдэг дүгнжтэй. Бусад байдлаар та нар тогтоо гэд. Ингээ эргийн прокурор буцаагаад энэ хугацаанд маань нөгөө гэдэг хүн маань цагдаа хоригдож ил гэсэн. Гэдэг хүн маань цагдаа хоригдож ил гэсэн. За ингээл хоригдоод яваал дахиж хугацаа сунгаа ингээ явжсэн. За хэрэг дахиж прокурор буцаж ирээд мөрдөх байгууллага ажиллагаа хийгээл гэдэг гэмтэрэг үйлдэх болсон тухайн холбогдсон этгээд цуг байсан гэдэг 2 хүн явж исэн. Энэ 2 маань үгүй би одоо ам охирогчтой бол тухайн үед буюу 2018 оны 7 сарын 20-нд уулзсан. Ингээдтэй арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн. Энэ ийм баримтаар тогтоогдож байгаа гэдэг байдлаар нөгөө 2 цуг явж исэн гэрчүүд маань гэрчилдэг. За ингээ гэрчлээд байсан боловч би түрүүн ярианыхаа ихэнд хэлж ирсэн гэмтэрэг 2018 оны
8 сарын 10-наас 11 шилжих шөнө. За 7 сарын 20 буюу энэ хоёрын хооронд 20 хоногийн зөрүү гарч байгаа. 20 хоногийн зөрүүтэй үйл баримт дээр ямар нэгэн байдлаар хууль зүйн дүгнэлт хийж чаддаггүй байна. За ингээд мөрдөх байгууллага за прокурортойгоо нийлж агаад мохордолд ордог. За мохордлаа юугаар тайлж ийн гэвэл 2 гэрч байсан. Тэр 2 гэрчийгээ дахиад яллагдах шаардлагатай. Худал мэдүүлэх өгсөн. Үүний дагуу тухайн 2 гэрчийн үйл баримтанд хэргийн бодит байдалтай тогтоогдож байна. Ийм хүмүүсийг гэрчээр дахиж асуулах талаар өмгөөлөгч за надаас өмнө өөр өмгөөлөгч ажиллаж байгаа. Тэр өмгөөлөгч маань прокурор байгууллагад хүсэлт өгнө. За гэтэл хүсэлт өгснөхийн төлөө өмгөөлөгчийг бас яллагдах шаардлагатай. Энэ хэргийг одоо хэргийн бодит байдлыг говьулж ийн гэрч хохирчид нөлөөлж ийн гэдэг зорилгоор өмгөөлөгчийг яллагдах шаардлагатай. Ингээд үдсэн чинь ямар ч баталгаагүй болоод ирж байгаа. Өмгөөлөгч хууль заасны дагуу гомдол хүсэлт гаргах л эрхтэй байхгүй хэрэг цагдаа дөрөв тохиол. Гэтэл өмгөөлөгчийг ажиллаа хийснийхэн төлөө яллагдах шаардлагатай. Гэтэл өмгөөлөгчийг ажиллаа хийснийхэн төлөө яллагдах шаардлагатай. За ингээд энэ хэрэг маань нийт ингээд хүн амны хэрэгт холбогдсон этгээдийн ялагдагчаар татсан хэргийн 7 сарын 20-ны үйл баримтыг гэрчилж ийсэн 2 хүнийг ялагдагчаар татсан, өмгөөлөгч энэ ялагдагчаар татсан ингээд дөрвөлөө болцсон хэрэг. Тэгэхээр эндээс нэг зүйл урган гараад байгаа нь юу гэвэл хууль зааснаа мөрдөгч прокурор нь хэргийн нотбол зоох байдлыг буюу одоо шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитоор хууль заасан бүхий л арга хэрэгслээр шалгах үүрэгтэй. Гэтэл эрүүл шүүлтийн байдалтай хэлбэртэй ч юм уу энэ хүн гэрчээр мэдүүлэг өгснөө одоо ялагдагчаар мэдүүлэг өгөөд мэдүүлэг нь өөрчлөгдлөө. Ийм байж болохгүй гэдэг байдлаар шууд хүний эрхийн ноцтой зөрчил гаргаад ажиллагаа явуулж байсан. За ингээд хэрэг маань шалгагдж байгаад анхан шатны шүүхээс 5-6 удаа прокурор руу буцдаг байхгүй. Уушлаарай, наа ажиллагаа чинь дутуу байна. Нотлох ажиллагаагаа хийгээд ирээ гэдэг боловч прокурор тодорхой ажиллагаа хийхгүй байж байгаад эцэг мөчд тоол 2020 онд анхан шатны шүүхээр ороод за энэ 20 он хүртэл бол гэдэг одоо нөгөө хүн амны хэрэгт холбогдож ирсэн итгэх бод нийт анхан шатны шүүхийн цагаат дахь тогтоол гартал 665 хоног цагт орхигдсон. 665 хоног цагт орхигдсон. Худал мэдүүлэг өгсөн гэдэг хүмүүс за өмгөөлөгчийг бол прокурор хяналтын шатанд бол хэрэгсэхгүй болгосон ч агүй хор нөлөөтэй шийдвэр гаргасан. Үүний улмаас өмгөөллийн эрх зөрчигдсөн. Хоёрдугаарт тодорхой үйл баримтыг гэрчилжсэн гэрч нарын эрх зүйн байдал бол дордсон. Гуравдугаарт хамгийн аимшигтай зүйл нь бол за энэ жирийн иргэнийг ямар ч байдлаар өөрийнх нь эсрэг мэдүүлэг аваад буруутгах болдог юм байна гэдэг ийм айхтар кейс бол тохиолдсон. Тэгээ эцсийн мөчд бол за энэ хэрэг маань давзаалдах шатны шүүхээр анхан шатны цагаат дахь тогтоолыг хэврүүлдэгээ дээд шүүхээс хүлээн авахс татгалзнаар за өнөөдрийн байдлаар бол энэ залуу хэлс хэрэгт бол шийдэгдснийхаа төлөө бол ингээд ямарчсан гадуур явж байгаа. За үүнээс улбаатайгаар буюу төрийн эрг үүрэг хэн шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлэгч буюу шүүх прокурор мөрдөгчийн хууль бус үйл ажиллагааны улмаас бол учирсан үр дагавар болох хор уршиг бол төрөөс одоо ингээд нэхэмжлэгээд явж байгаа. Ийм тохиол бий. Тэгэхээр ерэн зүгээр цаашдын маш олон эрх зүйчдэг одоо хуульч болоод өмгөөллийн салбар руу орох жоо залуучууд байх юм бол эхний ээлжинд өмгөөллийн ажил гэдэг маань нэгдүгээрт маш том мэдрэмжийн ажил. Маш олон хууль судлаад ингэдэг боловч бас тодорхой хэмжээний практик судалгаа байх хэрэгтэй. Практик дээр ямар үйл хийвэл одоо таны эрх зүйн байдалд ордог вэ гэж. Саний миний ярьсан кейс дээр бол өмгөөлөгчийг бол асуудалгүй бас ялгагдчихар тач болд юм байна гэдэг ийм гашуун төвөг сургамж бол бий. Тэр өмгөөлөгч маань тодорхой хугацаанд за жил орчим ялгагдагчийн статустай байгаад тодорхой хэмжээний хуулиар хүлээсэн үүрэг хүлээгээд дуудсан цагт нь очиод ингэж ийн гэдэг чинь өмгөөлөгчийн хууль зүйн баталгаас алдагдсан. Ийм л нэг тохиол байдаг. Гэмт хэрэгт холбогдсон этгээд маань нийт бол 5 хүүхэдтэй. 5 хүүхдийн одоо нөгөө өсвөр насны хүүхдүүдийн эрх эцэггүй
тухайн одоо хэлс хэрэгт ингээд холбогдож шалгаж байгаа үе нөхцөл байдал, за гэр бүлийн байдал ингээд маш их хөндөгдөжсэн. Түүний нөгөө хэрэгт холбогдсон хүний маань ээж нь гэж хүн байсан. Энэ хүн маань хүний эрх үндэсний комисс, за цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага бүх байгууллагад бол хүний эрхийн талаар бас гомдлоо гаргаад явж байсан. Одоодс нь ээж нь бол надтай холбоотой байдаг. Их хүний үед бол тухайн үед бол шар махтаа газж ирсэн. Тодорхой хэмжээний бас даарлт ихсэгч гэдэг юм уу. Энэ нөгөө биеийн эрүүл мэндийн талаар сөрөг үр дагавар маш их байсан. Наад захын жишээ бол нөгөө эцэг хүүхний үүрэг гэдэг тийм ээ. Өөрөө хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих үү. Энэ нөхцөл байдлаас хүүхдүүдийн бас нөгөө сурах, боловсрох, энэ их маань зөрчигдөн, хоол ундаар одоо нөгөө тэжээнд итгэх энэ үүргүүд манаас алдагдчихсэн. Энэ тохиолдолд би орон гэрний асуудал ч гэсэн ярьжсэн. Энэ тохиолдол тийм. Яагаад гэвэл тэр бол 5 хүүхдийн ганц бие ээж бас тэжээнд итгэх гэхээр маш их хүндрэл бэрхшээл байсан. Ингээл энэ үтшил бас хүний амьдралд бас маш их том боломжуудыг алдаж ирсэн л гэж миний хувьд бас харж байна. Одоо тухайн албан тушаалтнуудын гэмбуруутай хэсгээс үл хамаарж төр бол хохирлыг барагдуулах юм хуулийн зохицуулалттай. Тэгэхээр иргэний шүүхэд хандаад тухайн хэмжлээ одоо үндэслэхүй хоригдсоонуудынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр хэмжлээд явна. Ер нь бол зөвхөн шүүх болгон бас тодорхой хэмжээний өөрөөр шийдвэрүүд гаргасан байлаа. Тухайн хүн бол одоо сэтгэл санааны болон за тодорхой хэмжээний хэргийн шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой буюу за өмгөөлөгч төлсөн зардал, за мөн үндэслэхүй цагдаа өргөцсөн энэнийг бас тодорхой хэмжээний хууль заасан харгачлал. За үүнийг бас мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй боловч тухайн хүний хүсэл зориг өөрийнх нь бас хэдэн өргөн хэмжлэг. Тэрийг бол шүүх бол иргэний шүүхээр тогтоолгоод явна. Хүн болгон хуульч биш, хүн болгон нотлох хуримтай танилцах боломж байхгүй. Зарим тохиолдол шүү. Олон нийтийн сошиалар хүнийг бас гэмбуруутай буруутгаж бас үздэг. Хэрэг давгцсан нотлох хуримтын өрөөнд бас өөр нөхцөл байдал байдаг. Гэмбурууд нотлсон ч нотлохоо байдаг тийм ээ. Тэгэхээр хүний нэр төр гэдэг маань өөр халз шүүх чөлөөтэй байх байдаг. Энэ үний бас нэр төрийг л бас сэргээхгүй болвол 2 жилийн хугацаанд бас ойр дотн ч гэдэг юм найз танил нөхөд нь энэ хүн амны хэрэгт орсон гэдэг ч юм. Энэ бас ойлголттой байх юм үгүйсэг. Тэгэхээр энийг төрийн шийдвэрийг төрийн залруулнаас шүүхээр. Энэ хүн сэжиглэгдээд хоригдоод те хэдийгээр цагаатагдаад гарсан ч гэсэн нэг цаанаа л тийм хүн амны хэрэгт орооцолцсон шүү. Тэгээд монголчуудын хувьд бол нэг тийм бидэг штэ. Тэгсэн ч юм билүү гэл төр тэгсэн ч гэсэн ингэсэн ч юм билүү гэн монголчууд нэг цаана нэг юм хардах сэтгхүү байгаад байдаг байхгүй. Тэр утгаараа тэр хүний нэр өөр насан туртаас баг сэвцсэн гэж ойлгож болох байх. Тийм штэ. Тэр болгон цагаатсан тогтоолыг одоо гэмтэрэг толбогдсон талаар сонссон итгээд үзээс боломж байхгүй. Тэгэхээр тэр хүн бас гадуур гинт явдаг ч юм уу одоо ингээ явж яхад нь нөгөө хүнийг бусад байдлаар те энэ хүн гараа явж байна. Хуулийн талтай байгууллага ажиллаа хийхгүй юм гэдэг. Энэ нэг талаас ойлголт. Нөгөө талаас зөв шийдвэр гаргасныхаа тэр хүн цагаатсныхаа төлөө бусдын бас ямар нэгэн үзэл бодол болон хэл яриа энэ хүмүүсийн байгуулах ёсгүй. Нэр төр бол халдшгүй байх хэвээр. Дараагийн дугаарт бол яагаад тэр эмэгтэйг амь хохироосон өнөөдөр бас гадуур чөлөөтэй явах хэрэгтэй гэж. Тэр эмэгтэйг амь хохироосон өнөөдөр бас гадуур чөлөөтэй явах хэрэгтэй гэж. Тийм ээ. Бас л энэ дээр бас нэг асуудал бодгол ёстой. 3 дугаарт хэрэг шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлэгч байгууллага буюу хэргийг мөрдөжсөн байгууллага тодорхой хэмжээнд хүнийг гэмт хэрэг шууд буруутгаж чиглүүл шалгаагүйсэн бол үндсэн гэм бурууд нь өнөөдөр зохих ял шийтгэл эрүүг хариуцлага хүлээгээ гэж. Тэгэхээр энэ дээр бас нэг зүйлийг бас бодгол зүйтэй. Тодорхой бас үр хөвгттэй байдаг, үр хөвгтүүдийн сэтгэл зүйч гэдэг юм. Ингээд тал талдаа маш том хор шиг өгдөг учраас энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд 2015 оны шинжилсэн найруулга 2017 оноос мөрдөгжүүлсэн
эрүүгийн болон эрүүгээр хэн шийдвэрлэх тухай бас тодорхой хэмжээний процессын зөрчлүүд байсан. Шүүх прокурор мөрдөгч нар бол хууль баримтал шийдвэрлэдэг. За хуулийн энэ цорхоотой ажиллагаанаас болж бас хүний эрх зөрчиж идсэн ийм л тохиолдол байдаг. Яагаад гэвэл өмнө 2002 оны хуулиар с ิจ гтэн гэдэг эрх үүргээр тодорхойлоод хүний шалгаж болдог гэсэн бол энэ анх хуулийн процессын хуулиар мөрдөгддөг. 17 оноос хойш за 2022 лөө 23 онд улсын дээд шүүхийн тайлбар гартал ерөн зүгээр гэмтрэгт холбогдсон хүнийг гэрчээр мэдүүлгөө ер нь өөрийнх нь эсрэг мэдүүлгээр ашигладаг ийм боломж байсан. За энэ нь ингээд 2024 онд бас хуульд нэмэлт өөрчлөлт ороод бол энийг албан ёсоор хууль тогтоогчоос за гэмтрэг сэрдэгцэн этгээдэг бол гэрчээр мэдүүлэг болж болохгүй шүү гэдэг нэг хориглолт хийж өгсөн. За энэний дараагаас ер нь бол гэмтрэгт илэрхий сэржиж байгаа нэг бол с ิจ гтнэр аваад явж байгаа. Ийм хуулийн бас нэг тодорхой хэмжээний дэвшлүүд бол байна. Ер нь хууль гэдэг маань амьдралын нөгөө хэрэгцээ шаардлага практик дээрээс үүссэн зөрчил гээд хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор хууль тогтоогчоос бол аваад явж идэг. За энэтэй холбоотойгоор хууль санаачилж байгаа одоо тэр тусмаа их хурлаас түрүүний ярьсан иргэд дээр одоо хүнийг гэмтрэг буюу хүнд гэмтрэгт холбогдсон этгээдгийг эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн гэдэг өгүүлбэрээр хязгааргүй ч гэдэг юм уу маш удаан хугацаагаар хорих боломж байдаг ус цаг дөрөх. Энэ цаг дөрөх хугацааг ер нь бол тодорхой хуулийн шаардлага буюу үндэслэлийн дагуу одоо хордог байсан. Одоо 461 буюу одоо цаг дөрөх байгууллагт ер нь нийслэлийн хэмжээ, улсын хэмжээнд цаг дөрөх гэж байгаа хүмүүс ер нь бол хэрэг шалгаж явах хэвцээ хоригдох тохиол багассан. Энэ нь бол маш том дэвшил болж байгаа. Нөгөө талаараа хэрэг шалгаж байгаа хүн сул явж байгаа дахин гэмтэрэг үлдэх магадлалыг сул талаас үүсэж байна. Бас нөгөө талаас нь гэхдээ энийг бас тодорхой хэмжээний буюу шүүх цаг дөрөхтэй судлахдаа тухайн хувийн байдлыг харгалзаад. Өмнө ямар гэмтэрэгт холбогдож ирсэн анх удаагийнх юм уу, давт юм уу гэдэг энэ тохиолдол нөр бас хуульчилсан учраас бас гарцсангүй байгаа. Гэхдээ анх удаа гэмтэрэгт холбогдсон этгээдүүд ч юм уу тодорхой бас хязгаар тогтоох талсан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гэдэг нэг төрлүүдийн хүрээнд бол сонгоод авд хэрэглээд байгаа ч бас боломж одоо нэг 665 хоног хүртэл хоригдох боломжийг бас нэг талдаа хязгаарсан хүний эрхийн дэвшил болсон л гэж үзэж байгаа. За цаашлаад ерөн зүгээр процессын хувьд бол жижиг сажиг бол юмнууд байдаг. Хуульд бол бид бол мэдээж мөнгөлөгчтэй холбоо мөнгөлөгч нар рүү чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд бол тодорхой хэмжээний хуулийн төсөл болгон дээр саналын аваад явдаг. Тэр болгоно бол тусгаад яваад саналаа өгөх ингээл явдаг да.